Энд юм байна. Ой дараа. Юу вэ? Улаан сүлтэй юм уу? Ленок гэнэ. За, сайн байцгаана уу? Загслах сууг 10 дугаартай явж байна. Хэрлэн гол руу явж байна. Тэгтээ хэрлэн гол руу явахдаа дээш биш доош юмаа. Хүмүүс ч одоо нэг соон цацаан дээгүүр доогооргүй аюуг ороод ирсэн байна гэж яриад байлээ. Тэгэхээр одоо сазаан буюу одоо булуу цагаан соом гэж яриад байгаа сулбуурт гэдэг загс шүү дээ. Энэ хоёр загсны аль нэгийг ч юм уу ер нь бол байх сонирхол байна. Эрт гараад явчлаа. Хоол ундч барахтаа идсэнгөө. Очиж байгаа тарин сайхан хоол хийж иднэ. Сайн байна уу? Хуушур байна уу? Байна. Хэд илээ? 2500. Тийм үү? Ахны 4 хуушур авчдаг уу? За. Яг нэг чи хуушур. Яаж вэ? Нэг том хуушур шүү. Хэрлэн гол руугаа орч явж байгаа. Нэг даваа харин давсаа. Тэгсэн чинь доош нь буучлаа. Одоо өнгөрсөн. Дээшээ бол даваарга бол гарч ирсэн. Доошо буудаг нь одоо зөвцсөн үү буруутсан уу мэдэхгүй. Амар огцсон. За энэ талаас би одоо хизээч дээшээ ирж буцаж гарна гэж бол байхгүй. Бисээ бүр амар дээрээсээ одоо буугаал явчих. Одоо ингээд энэ хадны цаана, энэ уулын цаана юу байгааг за ёстой хэлж мэдэхгүй. Бүзэгт ёо. Энэ актер өндөр хайрхны ч одоо даваад гараад ороод ирлээ шүү дээ. Тэгсэн чи одоо энэ талаас нэг зам ороод ирэх юм. Энэ хайрхныхын доогуур нь зам байсан юм бах та. Өстө балаа юм бол өөе. Тэнд байсан машин тэнд явж шүү дээ. Би ер нь шал тэнэг буруу үлдээ хийжсэн. Ямар тэнэг юм бэ? Хөөх. Усны өнгөчөөс тасарсан байж тээ. Ийм усан ч одоо соон байх уу? За энэ хадны шидэж үзнэ. За нөгөө нэг Google дээр гүн галуутай гэж гарч ирээд байсан газар би ирсэн. Энд харин нэг байнгын хүнтэй байд юм шиг юм. Тэгээд энэ хүнтэй цагчлаа. Цаахан урайлах гэн Баруун аймгийн хүн болтой. Одоо ингээд машин дотроос өмнөдөө бацаагаад тэгээд ийшээ тачигд сайхан алах. За машина энэ айд ингэж орхиод би одоо өөр гарлаа явлаа ийшээ. Өөрхий ховдын нэг юмээ вэ. Их сайхан сэтгэлтэй юм аа. Энийг одоо машинаараа явж болдгоо юм уу? Үгүй ээ. Би одоо ингэж явах сонирхолтой хүн байгаамаа гэсэн. За. Аарууд минь хөө аваад яв гэд хөөрхий нэг ялгар урт дотор ааруул хийчихсэн. Энэ урсж орж ирж байгаа энэ гол галуутай гол гэж. Гүн галуутай гэдэг одоо амралтын газар шүү дээ.
нь ингээд бүр хүчээр тайлахад айгүй их цаг хугацаа зарцуулдаг байхгүй. Бүр хүчээр тайлна ямар нэг юм аавн бас нэгүүлээ. За яа. Нэг эсвэл яг ингэж зорж гарч хийсэн алхалт маань юу юм болоо. Хагийн хар нуур. Хагийн хар нуурын дараа туулгын орчмоор нэг сайхан цайрсан шүү дээ. Тэрэн дээр би яг ингэж зорж явсан юм. Сайн юу гэж. Хэрлэн голын онцгой хамгаалтын бүс гэж байна. 50 м. Онцгой хамгаалтын бүсэд зөвшөөрлгүй үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Энд дэвшлэгц болов. Хурандаа юм уу? Хурандаа юм шиг. За, эрхэм манд Эчин норынхоо гэгэн дурслага зориулваа. Би одоо үнэхээр гайхаад байна. Соон байгаад. За, хойноос сайхан салхилаа. Одоо ч айгүй сайхан дэмттэй байх ч вэ. Алгаад юу бэ? Өстө шалааг байна да. Километр гаранд алхаж байгаа шүү дээ. Угаасаа тэр хойно орж байгаа тэр ногоон байшингууд чинь миний машин тавьсан газар шүү дээ. За, хэрлэн гол маань урсаар л байна. Урсаар л гоё юм. Хонгомонгос үнэхээр гоё. Яг тэр голын хушуун дээр 1 2 3 4 5 6 цаатлынхны ирэг дээр 7 8 10-аад хар галуу сууж байна. Чанга цаг хүмүүс очуулц. Загас чингэл алхаа явчихдаг юм шүү дээ. Хэд бол хэдэн километр газар алхаад явчих. Содлох. Айшаа боросроо орсон баха. Одоо 4 км шахуул явж байна. 3.8 цаг 2:35. Тэч одоо л ер нь загсны юуны итгэхгүй л цаг штэ. Маргааш шишээ боксын дундаар ингээ голоод байгаа юм шиг байна. Өнөөдөр бол зүгээр замаад байгаа. Жохон готроо хэлцээ явч. Энд одоо ямар баагуунаа сайн гэх биш үү? .9 км одоо болно. Болий. Одоо энэ шинэ угаас юу яачлаа. Энэ өндөр уул манд байхгүй болоод тал болж байна. Тэгэхээр одоо болий. Одоо бургас руугаа оръё. Тэгээ бургас руугаа ороод одоо гол руугаа орж голоо харъя. Тэгэхгүй одоо цаг маг ерөөсөө ороотлоо. Одоо 3:30. Гэдэг чи одоо за 5 цаг гээд ерөнхийдөө загас хөдлөнө гэж бодъё л доо. Тэгэхээр наан нас надад би одоо майхан саваа байрна. Ажил байна. Энд нэг 2 машин бахаар нь ирж зогсоод ирж ерөнхийдөө гол усныхаа байдлыг асуух гээд ирсэн чи сайхан ах эгчнэр салхинд гараа явж байна. Тэр дундаас нэг ах намайг ирээс танаад болов. Хүү яхандаа энд явж байгаа юм гээл. Одоо энэ чинь одоо ингээл голоо дагж явж байгаа хаан ч юм уу гон чинь. Нөө айгүй мэдт юм. Найзуудтай гоё танилцуулж өгч байна. За баярлалаа хаа. Гоё байлаа шүү. Би ч одоо өөрийгөө ингээд хүн амт намайг үздэг болчихно гэж ерөөсөө ботсон ч үгүй. Өнөөгөө өөртөө ч ихээс илүү за яг сонирхож байгаа хүн үзээд 2 хүүхэдтэй ерөнхийдөө би юм үлдээе гэж бодоод яваад идэв л. За тэгээд
Хүний амьдрал ч угаасаа 100 хүрэхгүй л амьдрал шүүд наслын шүүд. Тэгэхээр энэ хооронд би одоо ингэж явж чадж байгаа дээрээ жоохон явъя. Тэгээд хоёр хүүхэд маань намайг явсны дараа аавыгаа YouTube дээр тэгээд хараад хоёр хүүхэдтэй хүүхч хүүхэдтэй танаа өвөө чинь ингэж явдаг байсан гэдээ үзүүлээд байж байвал бас айтаах юм болов гэж бас бодоод байгаамаа. Нөгөө гой ногоон газар маань байхгүй болчлоо. Тийм ийстэй болчлоо. Нээс нөгөө хүний одоо хурдыг сааруулдаг, шөлдөлдөг. Тэгээд дээрээс над чиг юм за 30 гаруй хилтэй ачаатай хүн бол ийс бол өстой үнэхээр аюул. Тэрлэн гол доош өнгөн их гоё байна. Сая хэдэн хүмүүстэй уулзлаа. Тэгсэн юу гарч ийн, соон гарч ийн, шүгцэн гарч ийн гинэ. Одоо шүгцэн гэдэг чинь аюул нь их гоё загсалтай. Хэлбэрих гоётэй. Шөлөнд их дайжгүй. За яг идэхэр болох юм бол. За шараад итгэл бол айгүй хэцүү хүндрэлтэй загс. Яг тэгэхээр шивээс маш ихтэй. Би бол баг хахад үнхээр шүгцэн барьдаг гэсэн. Одоо голын иргэн явж байгаа л 2-2-ороо хэлгэлдээ явж идэг юм да. Яа, би бас их буруу юм хийжээ. Би нөгөө таавчгаа авч гардаг гэж. Хөл амар өвдөж. Энд буучдаг ч юм лөө. Энд эргээд байгаа соомтой байх магадaltaй. Энэ өндөр иргэнээс ийшнээ сазан байх магадaltaй л санагдаад бах юм. Сүмж тансаг хөтөг нэтэрч үнхээр сайхан монголоор аялж үзэгрийн дүнээр хөгтөж үлтээ тэнгэрийн дор хэр хонож үзээрээ нутгийн хөдөөд хэр хонож үзээрээ. Ингэж алхаж явж байгаад хамгийн гоё нь юу байдаг гэж майхнаа барих хөөх. Майхнаа бариад тэгээд юмнуудаа оруулах чинь хамгийн гоё штэ. Энэ чигний гуцыг бол ерөнхийдөө ингээд өгчт юм аа. Энийг өгөхгүй бол болохгүй. Энэ бас нэмэртэй. Угаасаа хөнгөний юм чинь угаасаа энэ нэг хүнд мөнгө хэрэг баг. За ингээд ерөнхий нөгөө унтах. Миний ерөнхийдөө ингээд хийгээс орчдээ. Гэхдээ үлээдсэн дээр. Энийг маа найз өгсөн. Өнөөрөө одоо Nature Hack-ийн P300 гэдэг энэ мишокийг энэ Storm гэдэг энэтэй суу нөмөр. За миний гүрдэг бол угаасаа намайг үнээр даруулахгүй. За одоо нөгөө хамгийн хэрэгтэй жирвэг буюу чигийн улаандаа явж байна. Надад чигийн уулаа харна олдохгүй үгүй. Уул нь олдд юм дөө. Ирээд байгаа байж л ит. Шууд эсэн дундаас одоо жирвэн гарах уу? Доотлоо жоохон хар шороотой юм уу да. Одоо нөгөө өтөө уухгүй ч хамаг цагаа орно. За ямар ч нэг жигний болоо боллоо. За эндээс ингэж гарчаад байгаа юм чинь дахиж гарнаа л гэсэн үг.
Одоохондоо нөгөөдөг давдаа авсан хуушир байгаа штэ. Энийг хоёр хуушир гоо. Энийг энэ бас хангалттай. 4:30 болж байна. 5 цаг жоохон өнгөрөөгөө 6 төгөлөөс салхи жоохон амт хулаа. Тэгэхээр шидэв. Бол дээр юм чи шарыг үзнэ. Аавал байхгүй л. Шар юм уу цагаан ил үзэж төгөөр юу үзэж. Над бүр байх ч гэж. Миний энэ кемпсэн газар бол юм байвал байхаар л газар. Гэхдээ бас хэцүү шттэ. Ингэж ярьсан газрууд амар худлаа яваад байдаг байхгүй. Би нөгөө гол услаа жоохон уншиж бас чадахгүй байна л да. Гэхдээ би хүн амьтаас нэг асуух хүсдэг юм яагаад гэвэл өөрөө ингэж явж байгаад хайж олоод өөрөө нэг голынхаа урсгалыг ингэж уншаад сурчий гэсэн бодол надад байгаад байгаа юм. Хүнээс асуувал тэгээ амархан шүү дээ. За хаана вэ? Хаан зах хэвтэй, наа тэн зах хэвтэй. За бүгдийг ч очие гэж тэгээ шууд очиж шийдэж тавьчих шүү дээ. Бодохгүйгээр өөрөө очиж надад гойсон. Өөрөө олдог болчихвол гойсон байхгүй. 0.22 мм-тэй салууркийн ши хийх чинь. За одоо ингэж юм аа. Би энэ болохоор хүн болгоо юу яадаг юм бэ шүү. Ингээд сурснараа хийдэг юм байл шүү. Би болохоор хэдэн онд ч үлээ хинээр ч үлээ мэдгүй ямар нэгэн үнээр заалгачлаасан. Тэгээд яг тэр нь сурчт юм байл. За ерөнхийдөө ингээд салууркаа мулчилж аваад амархуу минийх одоо ингэж зүгээр ингэж жагаад хоёр давхруулж жагаад ганц ангидчихдээ. Тэгээд эндний ганц ангидчихдээ. За би нөгөө шин залуу загасчтаал ерөнхийдөө тайлбарлаж байгаа ухаантай шүү. За ингээд нэг юм болчих штеп. Тэнгуул энийг ингээд тасалчтэй. За ингээд нэг юм гогцоо гараад ирнэ. Тэгэхээр энийг энэ гогцоороо энэ одоо ингээд гарч ирсэн энийг нууглаад эргүүлээд ингээд хийчихдээ. Энийг ингээд татна. Тэнгууд нэг юм болчихж байгаа. Энийг ингээд бандд хийчих таахгүй. Гоод цугтаа эргээд байна. Тэгэхээр буруу хийцэн гэсэн. Тэгэхээр энийг эргүүлж агаад аваад ингэж аваад ингэж эдлэр нь хийчих. За одоо чангарч байгаа үз. Одоо ингээд хараар ингээд яг ингээд ирч одоо нөгөө чи орооцол яг ингээд ороогдож штэ. За ингээд л ерөнхийдөө ороогоод тэгэл 100 м хүрэх нөө үгүй хахаж болдгоо шүү. Хахахгүйгээр наан зогсоочих тэгэл болоо. За ингээд тачигдлан сайхан эргүүлнэ штэ. Энэ садурк миний нөгөө өмнөх садуркаас хамаагүй бүдүү юм байна. Ингээд сазаа мазаан яалчгүй үздэг юу байна да. Садурк байна да. Энэгээр соом юм уу ерөнхийдөө юу сазаан байрна гэсэн магадaltaй. Би гэхдээ соомонд бол ямар ч тэгээ болтыг. Хотоодны тэгээч болдог, ийм том тэгээч болтыг. Би ерөнхийдөө энэ алтан дундчил барьд юм да. Нөө яагаад гэвэл энэ юу бас нэг булуу цагаан барих магадaltaй болохоор булуу цагаан ч өөрөө жижигхэн амтай доороос сорж иддэг те. Тэгэхээр булуу цагаанд байж магадгүй ч гэдэг ийм дэгийг ич. За дэгийг бол ерөнхийдөө манайхан бүгд өөрсдөө яаж ороодгоо мэдэх баха. Би бол дээр үе нөгөө Орос ах нарын ороодгоор шүү. Би өөрөө нөгөө Өндөрхөө хотод ерөнхийдөө миний бага нас өнгөрсөн. Өндөрхөө хотын урдуур манай Хэрлэн гол маань урсдаг. Тийм учраас би Хэрлэн голоос бол загас жарахаа барьж өссөн. За тэгээд бага бургас, дунд бургас, их бургас. За зүүн тишээ салбар гэдээ явж өгнө штэ манай. Өндөрхөөнд бол. За тэгэхээр би нэг Өндөрхөөндөө яг шиддэг шиг ийшээ шиддэг гэж бодож байна. Яагаад тэгэхээр яг энэ хавьд болохоор манай Хэрлэнгээр урсдаг шиг, манай урдуур урсдаг Хэрлэн шиг юу юм бэ? Эсрэг юм байна.
Чулуу гайгүй болов гэж бодоод өндрүүлэгч хийгээд за нэг иймэрхүү 2 өндрүүлэгч хийчих. Тэгээд чулуу ихтэй байх юм бол би дохио хийн штэ. Чулууг болохоо шууд ингэж хийгээд ингээд нэг иймэрхүү зайтай ингээд хийгээд одоо эндөө жиргэг хийчих штэ. За тэгээд шийдчихнэ гэсэн үг дээ. За авдаггүй. Тэгээд надад нэг тийм хатын бодол төрлөө. Тэгэхээр баахан юу тавьчих. Баахан донг тавьчих. Одоо баахан ч байх уу дээ. Нэг 3-4 ширхэг донг тавиад надад өвтө байгаа юм чинь. Тэгээд энэ шиг эргээд агуулад зайтай хитэн ширхэг донг тавиад хонуулж. Соом үнэхээр байгаал бол соом бол шүн бол айгүй идэвхтэй байдэн шүү дээ. Ганцаараа ингээд удаа явахаар ер нь сүлдээ юм галзуурт юм дөө. Хоёлаа явж байгаа юм шиг. Камера баг нэг хүн гэж бодчих юм шиг. Чи юу ингэж ороод үтсэн үү? Үзээгүй шүү дээ. Чи зүгээс юугүй мэдгээд. Суралдаа. Чамаг харин сур гэж би чамд ийм бичлэг хийж үзүүлээд байгаа юм шүү. За ойлголаа. Ингэж тасарч байгаа утсаар нь соом гаргах уу? За нөгөө адын бодлоо хэрэгжүүлэхээ явж байна. Өт. Тэгээд 3 ширхэг юу хийчлээ? Дон хийчлээ. Энийг тэндэг эрэг байгаа тэр эрэг дээр аваач. Зоогоо өргөч. Сайхан өдчихж байгаа. Юмэг яаж мэдгүй бас ганц нэг юм орчиж юм билүү? Нөгөө нэг адын бодлоо хэрэгжүүлнэ. Энд бол ерөнхийдөө ингээд тийм юутэй л юм байна. Эрэхтэй. Тийм учраас яг нь шүн соом ч өөрөө ингэж юу явж явдаг. Эргээрээ ингэж хоолж явдаг гэж би бодоод байгаа юм. Тийм учраас ер нь эрг дагуу шижгээр соом орчдээ. Соом сазаа хоёр чинь ер нь өвөлдөө цугтаа ичдэг загас шүү дээ. Өвөл юм идэггүй. За нөгөө ямар тааш нэг заваа юм хийя. Дажгүй сайхан өт болчихсон шүү сая. Өстө нэг загас биш маа гэд өтний юун дээр буучих уу яа. Өстө багсаатлын хийнэ. За одоо энэ хэд ингэж энийг сайхан хөвж байгаа шидчихин. За нэг хоолч шидээд хэрэггүй байт юм дөө. Соом юугаас эргээр явдیں۔ За нэг хоолгүй. Ингэсэн шидэл энэ дээр ингэж орч. Гол нь дараа нь энийг олж авах хэрэгтэй. Соомонд үтсэж байгаа шүү дээ. Уулна. Энийг амар сүйт том загсан. Уулна үцээгүй. Гэхдээ нөгөөд чинь соомон дээрээ цайрчул одоо ёстой жинхэнэ сонгоо олох гээд байдаг. Ай. За ямар ч юм хаанчлаа. Чук. Ядсан үнийг загслаа шүү дээ. Ядсан загслал юм да. Тэрнээс биш. Загслал гэдэг чинь яриач юм байдаггүй л.
За ер нь нэлээд шидлээ шүү. Нар ч одоо нэлээд доошлчлоо. Уул цагуур орлоо. Ер нь бол нөө жирэнкэ шидэт. Одоо ер нь амьд юм арай илүү л дээ. Энэ одоо өндөр ханаас дээш нэ багнуураас доош нэ ийш нэ хэрлэн гол яг барьцгүй байт юм байна. Нэг тийм писна шидэд авахгүй. Халбуу шидэд авахгүй. Тэгээд өч шидэд авахгүй. За CC 40 50 юу юм би шидэд. Хайгаад ишүүлдэ. За манай хэрлэн гол ч одоо загас бол өстой үнэхээр баялагчтай. За яг би өөрийнхөө яг мэддгээр хэлэх юм бол заяа. За ингээд дээш нэ мөнгөн морт руу. За тэнүүн хэрлэнгийн бэлчээр. За дээшээ баян бурхан халдуун руугаа ингээд явах юм бол ер нь бол цэнгэг усны загасууд бүгд байна. За тул байна, тулаад агаад Синок байна, хадран байна. Хултын овгийнхан бол ерөнхийдөө бүгд байна. За тэгээд доошлоод ирья. Жохон доошлоод ирэнгүүт юу вэ? За нөгөө хэд дээр нэмэгдээд биш нэг хадран зэвг ерөнхийдөө орж ирдэг юм аа. За тэгээд доошлоод ирэнгүүт шүх цагаан сүүлийн үед ерөнхийдөө нэлээд харагддаг боллоо. Шүх цагаан. За тэгээд булуу цагаан. Нэг вааган цагаанууд. За тэгээд манай хинти рүү доошноо баян мөнх рүү болохоор юу гэдэг? Амрын шүк сурхаа байдаг. За тэгээд манай өндөр хаанаар бол ерөнхийдөө юу байдаг? Хилтэг байдаг. Хилтэг бол ер нь хоёр төрөл байдгийг. Нэг тийм алтлаг өнгөтэй тэгээд тийм мөнгөлөг өнгөтэй хоёр хилтэг байдгийг. За тэгээд мэдхгүй хүмүүст нь болохоор нөгөө булуу цагаантайгаа анзуурах байхаа. Хөөхөн загас байдаг юм аа, нэг бондгоор хөөхөн загас байдаг. За тэгээд бискар гэдэг загас байгаа. Бискар бол өстой нэрээ жинхэнэ хаасайг байгаа да. За томдоо ерөнхийдөө нэг 3 чинээр иймэрхүү л болно. Тэгээд нэг амар томордгүй томрлоо гэхэд нэг 3 гаруй чинээж л болдог. Тийм загас байгаа. За тэгээд яаж вэ? За тэгээд сулбуурт бол ойлгомжтой. За гутаар бас байдаг шүү. Гутаар байдаг. За зэвгт бол хадран бол ойлгомжтой. Тэгээд амрын хадран их жижигхэн байдэн штэ. Амрын хадран чинь айгүй жижигхэн. За нисээд 30 см-тэй баг байдгүй үгүй юу? Би бол тэгж ойлгоод байна. Буруу хэлсэн бол уучлаарай. Би бол тэгж ойлгоод байна. Онон голын хадран лав тийм лээ тий. Би хэрлэн голын дээшнээ бол хадран зөндөө барьж ирсэн. Гэхдээ би нэг амар том хадран бол өстой үнээр барьж байгаагүй. Тэгэхээр хадран нь маш жижигхэн байх гэж би бодоод байна. Маш жижигхэн хадран. Тэгээд томдоо нэг 30-40 самжил хүрдэг баг. За тэгээд өөр бас нэг олон төрлийн загасууд байгаа. За сайхан цайж ин да. Лээси юу? Шийдгүй. Гэхдээ шүн жоохон суух юм бол соом бол байрна л да. Гэхдээ надад соом нэг сонирм биш байна. Соом бол зүгээр соом шүү дээ.
Нэг юм орцсон. Тэгээ юу юм мэдэхгүй. Соом биш тий. Нара. Ураг мань аваад орчихсон. За гэрэл харагдаж байна. Соом байна. Энэ ураг садууг жоох богинохон байгаа л та. За цулбурт хөдөлж эхэлжээ. За нэг юм соом оржээ. Зэн цомыг авчих. Ингээд загасыг авах гэж байгаа бол загасаа нэг тамлаа хэрэггүй. Өглөө би нэг шараад ичиж гэж боддог. Дахиж орох ч юм уу гэж мэдгүй. Гэтэ орох л баг. Тэгээ цомыг бол ерөнхийдөө ингээд нугсалчт юм аа. Яг ингээд энэ гол нь шүү дээ. Энэ гол дээр нь ингээд яа энэ хотоо нэг ерөөд явахгүй шүү. За ингээд ерөнхийдөө явуулсан дээр тэгэхгүй бол тэгээ шүнжэнгөө тийчигнээд айгүй хэцүү байдаг байхгүй. Цоом өөрөө айгүй аим бөхтэй. Одоо ингээд нугсалчгаар ингээд ерөнхийдөө явчихдаг дөө. За. Цоом бол маш амархан ордог. Ерөнхийдөө ингээд донг маягаар ингээд тавьсан байхад ерөнхийдөө орчтой. Сая харин майхан дотроо ингээд за унтъя да гэд юунуудаа цэгцэлцээд бэжсэн. Одоо нөгөө мишок чишоко ингээд тавиад ингээд бэжсэн чи харин яг ингээд уурганы зүг нэг усан дээр нэг ямар нэг юм чимээ гарсан юм. Тэгэхээр би бүр гайхаад энэ юу лээ? Би гараа харсаж харин нэг уурга мөн байдгүй. Тэгээд зайн ойлгомжтой цоом чирээд орчлоо. Цоом ч угсаа чирээд орчдгийг. Айгүй тийм хүчтэй загсалтаа. Бяртай. Айгүй бяртай. За цоом чирээ орчлоо гэх. Тэгээд ахиулаад усаа харсаж нөө эрг дагуу харин хөөрхөн. Энэ миний уургыг дамартай нэг бүгдийн чирээд орцсон байх шүү. Цоом гаргачихсан юм чинь нөгөө цоомонд зориулж тавьсан 3 ширхэг донгоо очиж сэргээ. За юм орсон үгүй нь мэдэхгүй. Тэгтээ очиж өтийн сэргээ. За явцгаая. За ерөнхийдөө энд нэг донгоо байна. За энэ хардаа. За өтмөн байхгүй болжээ. Тэгэхээр өтөө сайхан сэргээж өгнө. Өтөө нь ичиж юу нь ичдэг мэдэхгүй. Ичиж. За дараачихаа донг руу явж гинэ. Наарч. Тастай авчиж. Тасчих. Энэ ч юм нөгөө 3 дугаар шүү дээ. Энэ нэг хүн төв шүү. Энэ бас их дайжгүй их том цоом бай. За
За соон бол ерөнхийдөө гүйж эхэлсэн байна. За нэг дахьт маань байхгүй, хоёр дахьт маань тасалдсан. Гурав дахьт нь ерөнхийдөө соон байна. За энэ гэхдээ их том соон байна. Энэ одоо их бараг хиттэй юм би. За бараг 20 60 марттай бараг соон байна шүү. За миний гэрэл их бүтгэн байна. За соом гингүүд манай загасч жоохон юу яд юм аа. Хүүдий. За яваад өглөө. За яваад өглөө. За тасарчлаа, угаас тасарчлаа. За угаас надад энэ соомны хэм байгаа ч хөлтэй. За соом бол одоо ёо. Таяа утас надад хамаагүй дээ. За. Хитэ авчаас соом юм дээ чамс. За нэг 40-50 хувьцаа соом бол байна. Зөглөө болчихжээ. Үс шүү дээ. Нөгөө энэ гадаа харамцсан. Хэдэн садархнууд дуурайд байна. Пул гэдэг. За одоо нөгөө уургануудаа шалгая да. Энэ дээр нэг уурга маань байх хэвээр. Энэ юм байна уу? Энэ голч ачт. Алт юм ээ. Нарда тэр усан дотор явж штт. За алт юм. За ямар тач нэг уурга маань усан дотор орчихч. Нөгөөх нь хаав юм. Хүй. Нөгөөх нь бас ус руу баг оронгоо шатсан. Юу байгаа юм? Ой байхгүй наараа. Тас өдөртөө ороход даарах болно тий. Ямтач ಇದು ಸಾಮ್ನೋ ಇದು уурыг цэнгө хөгжилдсөн болтой. Саамд байсан шүү дээ. Өөрийгөө тасарчж за үнтэй өгөөш вовлэр хийцэн байгаа шүү дээ. Мөн ганц өтлөө байгаа шүү дээ. Өтөн дээр л орсон багт. Ямарташ нэг уурга авахгүй л энэ уургыг маань ямар муха авд юм. Тас хийгээл живчээд ах юм. Живцэн авцсан ах юм. Яна энэ хүрхгүй. Нэг уурга. Тэнгүүрэн татчих авъя. Эсвэл модоор татчих уу. Эцэт. Яа. За ямар ч уурга гараад авсан шүү. Энд юм байгаа мó тасалсан. А юм байх шүү. Саам л доо өөрийгөө.
Эй, ух. Ямар амар дуудаж байна. Энэ их том сом шиг санагдах юм. Оо, тасарчлаа. Мултарчлаа. Энэ хараа. Энийг өнгөцсөн байсан байхгүй сая. Тэгээ мултарчлаа. Энийг өстө мангар юм өнгөцсөн байсан сая. Энэ жижиг юм байна. Наа. За загсанд явдаг, загсанд явж исэн хүмүүс бол мэдэн дээ. Энэ баг юу өнгөсөн байсан мэдгүй. Тул өнгөцсөн байсан юм билээ мэдлээ. Энэ жижиг юу вэ? Энэ юу юм бэ? Налим юм уу? Налим бэ? Сая байсан. Татхадыг байсан. Тэгээ татхтаа мултарчлаа. Энэ угаас нөгөө юу байхгүй? Ийм зүгээр нөгөө жирэнхтэй. Энийг энэ жижигхэн жирэнх тэгээ энэ налим очоод өнгөчч. Тэгж энийг авчиж саад нэлээд том юм өнгөчч. Тэгээ ус руу авчиж усны мал руу оруулчих. Алдж байгаа шүү. Энэ угаасаа загсны ходоодон дотор байсан юм шиг харагдаж байгаа сте. Сая харин угаасаа байсан. Нийллээ хүнд юм байсан. Даанч гулгаа гараад ирсэн байхгүй. Ийм энэ дэгийн хүртэл хартай. Хог юм хожоод ийч. Гутаар жижигэн бэцэн гутаар юу идэх вэ? Маа заагч мэдж байгаа да. За миний заагчлал гэж зүгээр хитэн донг тавиад тэрийг иргэдэг их гой заагчлал болж байна. Яа. Саяны налим нэг л их том заагсны ходоодонд л хонсон байгаа юм да. Ямар заагс байсан юм бэ? Соон байсан байж магадгүй. Эсвэл тул баг. Ер нь налимыг тул нэмэхэд авах аюу магадaltaй байдаг шүү дээ. Сайн намайг уурга маань гол руу авч ирчихсэн байсан. Уурга орж аваад шууд татхад яг байсан. Нилээн том, нилээн хүчтэй мэдрэгдсэн. Тэгээд яакэргүй болохоор шууд хотоодоос нь гулгаа гараад ирлээ л дээ. За миний энэ хэд ч одоо байхгүй тас үсрээлдгүү. Тэг гурван хөгөөс чи хайсан. Энэ хавьд нэгийг хайсан да. Байхгүй шүү. Нэг нь энэ дээр байх хэвээр. Энэ дээр ч байжлаа. Хүн байхгүй шүү. Йоо. Санд энэ дугаас юу шалах вэ? Бүр тэгэн байхгүй тас энэ ойлгомжтой л да. Энэ бүр мултраад аваа явчихсан шүү дээ. Эхнийх нь угаасаа найдвартай байсан байхгүй. Хараа бүдүүн садрах гэсэн юм. Энэ хавийн соонууч харин нэлээ өөрхөн бяртаа гараад үгүй юу. Өчтөрөө энэтэй сом гаргаж ирээд алдсан шүү дээ. Байхгүй тас ялгаагүй. За 3 өгөөш гурлаа байдгүй. Ер нь л амар идэвхтэй юм бэ нийшээ соон. Яа тэгэхээр
2 уурга 3 донг тавьсан. Бүгдийг нь оролцсон байна. Бүгд юучгүй болчих. За сайн халаа юм уу да. Хүй. Энд дээрээс миний уурга яач юу? Ой. Чи байгаа байлгүй дээ ч тоо. Ой на уурга мжир орчих. Юм шатсан. Юм байна. Юу гэдгийг өстө мэдэхгүй. Уургын мал чирээ орчих юм. Яадаг үүрнүүд юм. Хэмтлэрэн завргын чирээ гаргачих. Юу юм лаа? Төсний мандалтай. Яасан догч юм. Үй, Леоноко штэ. Леоноко авцсан штэ. Алт юм ээ. Хөөрхөн бүдүүн Леоноко авчихсан биш нэ хараа. Энэ хараач. Тэгэхээр энэ тултай л гэсэн үг дээ. Хөөрхөн Леоноко авчихсан. За энэ сайхан сайхан амтна тавь да. За жоо чи. За сайхан халаа юм уу да. Халаа юм уухгүй ёо. Сайн нүүн Леоноко буцаах чаад хамаг юм аа. Нургаа ичлээ. Өө та нөгөөд чинь дахиад хөдлөөд хэллээ. Гүлэг. Йоо энэ чи ямар хөөрхөн. Зүгээр суулгахгүй ямар ядаргаатай юм орж байна. Бороо ороод юм бай. Энэ хараач. За. Энэ бэшин. Яа гол руу орчихоо дээ. Хөрх юм. Хөрх юм бэ. Ой, дахиад Леоноко чи яатсан юм бэ? Леоноко чи яатсан бэ? Энийг тэгвэл авчтай билүү? И хөөрхөн хөөрхөн Леоноко шнорож. Сая нэг нь буцаацсан. Тэг чи нэг нь орчлоо шүү дээ. Тэгэхэд энийг юу авчтай юм лөө? За энэ хараа. За нэг 40 гарантай Леоноко. За нэг авчаа. Нэгэд уцаахад нэг нь орж байгаа юм чинь авцсан дээр. За өчигдрийнхөө адилхан нөгөө заас тамлаад яах вэ? Загсаа. Ерөнхийдөө ингэж барьж агаад нугсалчээ. За. Тэгэхгүй бол хоёрын орн тусан амтныг гаргаж ирчгээд зоогоод хэрэггүй шүү дээ. Ингээд нугсалчсан дээр. Тэгэхгүй бол тэгээд тийчгнүүлээд тамлж яснаас ингээд нугсалсан дээр. За хоолоо хийя. Нөгөө цөөнгөө яриад байсан цөөнгөө хийж идэхгүй бол өөсөж өглөө. Хоол идэхгүй байгаа шүү дээ энэ хэдэн Леоноко чинь.
пат гэж байсгээд орж ирээд төвхтэй. За махаач. Нөгөөдөө усан дээр пул фал гэдээ юусоо болохгүй хүн сэрэлсэн байхгүй. Тэсэн чинь яг нөгөө нэг Надими чинь хүнд гарууд судгаач илтээ. Тааданда жохоо боц. Энэ нөгөө боцоо миксертсэн. Тэгэхээр ийм гоё ийм зөөлхөн болчихсон. За жоохон боцчих. За гурлаа ичээд одоо эсвэл наад чинь бүр болохоо байлаа. Хээрийн цөөн бас тасаргаа штэ. 어쩌다 보는 거 그래서 없자 없었어. Энэ ихтэй чөөхч шүү. За хэр очиж цөөгөж идэх юм байна да. Томчлоод ганцын авъя да. Одоо энийг хижээч навчин тасалдгийг. Энийг таслаад тэгээд энэ жимсээ. Тэгээд ерөнхийдөө энэ жимсээ ингээ авнаа гэсэн. За хэдэн ногоон сунгана авчих. Энэ одоо зэрлэгийн дунд зэрлэгтэй холдоод урууж өгөх юм да. Нуг зүү сайхан хийчих. Ногоон сунгана сайхан хийчих. Буцаад чинь дахиад ороод ирдэг шүү. Ав гэсэн шиг. Тэгэхээр авцаа. Энд юм байна. Ой дараа. Үгүй. Улаан сүлтэй юм уу? Ийшнэ гаргана. Энэ нэлээд тэмцсэн болтой. Ленок наарда. Ленок гэнэ. Алдчихлаа. За. Ленок гэж тасарчлаа. Алдах биш тасарчлаа. Энэ гуссан. Очиж. Одоо нэг алдахгүй шаарч юм хаа. Алдахгүй гаргачмаар байна шүү. Сая алдчихсан шүү дээ түрүүн. Энийг алдахгүй авчмаар байна. Өөрөө жоохон нуугдээ. Намайг хараа сандраад байна. Айгаад шимбэлчээд. Тасарчаад байгаа хөө. Хүчтэй. Айгу хүчтэй. Ленок юм л да. Ишнэ гаргаж ирмээр хай. Ячо.
Шүдэн твтээд өглөө. Тэр энд ядраа явуулсан. Чавч. Авцсан шүү. Түрүүнд авцсан. Нөхөд авчлаа шүү. За, ийм сайхан бинок авлаа. Нөгөө энэ одоо нөгөө намар бас өөрхөн болсон болохоор өтөр их сайхан авч байна. Энэ бүр алдахааргүй авчижээ. Энэ бүр ходоод руу шаачиж. Энэ дэгээ маань нөгөө дэгээ садруу тасрахгүй бол энэ бүр авахаар юу яхааргүй чи. Энэ юу вэ? За өнөөдөр бол бороо бол ерөнхийдөө өөлгөнчлээ. Тэгтээ загасны идэхгүй сайн байна. Шөндөө соон, өдөртөө зэвг загас маш их болж байна. За тавихын ерөнхийдөө тавьж байна. За ходоод руугаа ерөнхийдөө бүр оруулсан ганцны зэвгийг бол авч байна. Тэгэхгүй бол тэгээгээ авах гэсээр байтал нөгөө загас мөн өвчөж байгаа. За гадаа бод нэг юм бороо орсон. Энэ чимээгээ сонсцгоё. За 2 дахь өдөр. 2 дахь өдөр ер нь бол бороотой өдөр байна. Загас бол маш идэвхтэй байна. Загас бол маш идэвхтэй. За тэгээ загас дотроо хинок бию зэвг загас маш идэвхтэй байна. За баахан унтлаа. Одоо ер нь явах тийшээ хандъя. Явах тийшээ ер нь хандъя да. Зөндөөл загас барьлаа. Зөндөөл унтлаа. Эсвэл хотод унтж чадахгүй байсан. Хээр ихээр өстой нохоо гахаа шиг унтсан. Нохоо гахаа тийм амар унтдаг л. За сайхан. Юм хороочлаа. Одоо боо буцаа та. Цагаас нөлөө авсан. Эсвэл шууд машин хүртэл яваад машиндаа очих нь. За эсвэл машиндаа очиж шууд цаашаа ирлүүгээ харина гэсэн тийм л бодолтой байна. За ерөнхийдөө энэ уургаа бол үлдээчлээ. Энэ уургаараа замдаа шидэд явъя. За сүнхнээсээ бүх юм хийчлээ. За одоо юу вэ да? За одоо хэдэн цаг гэж машин дээр очихыг бол сайн мэдэхгүй байна. 10 км газар машинаасаа хол явцсан. Тэгэхээр миний бодлоор бол 2 цаг гарны дараа л би очих واخ. Пук. Кулук. Машина. Бах. Тут оставили. Зүүцтэй явж байгаа надад болж тээ. Оо. Хог юм.
За тийш ургаснаас гарыг. Тэгэхгүй бол хаашаа яаж авах вэ? Тэгэхгүй бол өстө ургасч явуулахгүй. Нодон нүнд. Шива яа. Йоо энэ шуудыг хараач. Юу вэ? Ууста. Хар мянган шүү. Йоо тэнгэр хөдөлж штеп гэсэн. Нар жаргалаа. Цаг идэв. 7 цаг болч. За дахиад нэг 5-6 км байна машин хүртэл. Йоо амар ядарч байна шүү дээ. Йоо. Үндгээр их ядарч байна. Өөдөө салхилаад явуулахгүй. Хаашаа ямар ч амралтгүй. Бараг 8 км алхачлаа шүү дээ. Стэн хоёр мөрөөр тасархна. Ой. Тэр парада 100-тай 3 ахаар нь суучгаа аханд хүргээд үгийч. Сайхан яваад. Тэгэхгүй бол бас лаваа өрх алахгүй л шүү. Заанга машин дээрээ ирсэн. Заанга машин дээрээ бол ирсэн баг шүү. Явъя та. Сайн үжилээ. Сайн зам тайрны машинтай хүн таарад дөгүүлчлээ. Тэглээ. За явъя та. Энэ одоо хот руу шууд ийшээгээ явдаг зам байдаг юм уу? Харин олж чадах юм бол да. Энэ би ирсэн замаараа ингэ явсан дээр үү? Дээгүүр шавруулаа. Харин тийш галтайхан зам байна. Аха. Гүү. Гой хүмүүс шүү дээ. Ороо цай уу хоод идэх гэж. За би одоо харахгүй болохоос өмнө зам руугаа орохгүй болохгүй байна гэсэн. За бас тэрнч тэхөө хаал гэж. За ачаар энэ ийшээ нэг зам явсан байгаа дах юм. Цаа байна уу? Хот энэ зам руу засмал руу ордог зам мөн үү? За. Ийшээ салахгүй үстэй энэ. За баярлаа. Тэнгэрийн дор хэр хонч үзээрээ Хотын бацсан буйтхан хөрдөөд Бул цагаан сарны хөвгөөнд Бусдын гүлээсээ доомолон тухлаад Урал нутгийн хөдөөд хэр хонч үзээрээ Хотын бацсан буйтхан хөдөөд хэр хонож үзээрэй